сурагчийн хэрэглэгдэхүүнээс гадна самбарын хэрэглэгдэхүүн гэж заавал байх ёстой. Сурагчид өгдөг хэрэглэгдэхүүнүүд маань ийм жижиг хэлбэртэй байгаа бол багшид энэ одоо үзүүлэн таниулах зарчмыг хадгалсан ийм хэрэглэгдэхүүнүүдийг самбардаа байрлуулдаг. Ингээд хүүхдийн олж авсан мэдгийг багш багцлан ойлгуулах бүрэн боломжтой. За, энэ бол 2014 оны 3 дугаар ангид манай энгийн бодрохой зааж байгаа нь харагдаж байна. За, 4 дугаар анги бол өнгөрсөн жилийн манай анги байгаа. Багш яг зааж байгаа байдал самбарт хэрэгжилж байгаа хэрэглэгдэхүүн хүүхдийн хэрэгжилж байгаа нь энд харагдаж байна. За, энэ хүүхдүүд ганцаараа ажиллаад байгаа юм шиг боловч багаараа ажиллана. Багаараа ажилтгийн учир нь нөгөө авсан энэ цаасаар хийсэн метрүүдээ дагцуулж барьж агаад тэнцүү хэсгээ олох, мөн хэсгийн бодлогоо бодох. Энэ аргад хүүхэд суралцахад бүрэн боломжтой. За, энд ингээд харагдаж байна. Багшийн тэр үед хичээл зааж агаад ингэж самбар дээрээ битсэн байдал нь харагдаж байгаа. Энд би самбар дээр байрлуулсан байна. За, энэ 5 дугаар ангид мөн Аравтын Батархайн тухайн ойлголтыг хуучин 7 настангийн 5 дугаар ангид заадаг байсан бол одоо 6 настангийн 4 дугаар ангид заадаг болчихлоо. Анги нь багаслаа, нас нь багаслаа. Яаж багш ойлгох вэ? Хүндэн гэд яриад ахтаа гол нь биш, хүүхдэрээ тулгуурласан хэрэглэгдэхүүн л чухал байдаг юм байна. Хэрэглэгдэхүүнээрээ тулгуурлаад заачаар ангийн бүх хүүхэд бүрэн ойлгох боломжтой юм байна гэдгийг энэ миний хэрэгжилж байгаа хэрэглэгдэхүүнүүдээс бүрэн харагдсан. Энд 100 хуваалт байгаа юм. Энд 1000 хуваалт байгаа юм. 10 хуваалт байгаа юм. За, ингээд 10 хуваалт, 100 хуваалт, 1000 хуваалт гэд хүүхэд болгоо ингээд саланг барьж байгаа. Тэгвэл хүүхдүүдээ бүгдээрээ давхцуулаа бариарай. 10-8, 100-80, 1800 бүгд хоорондоо тэнцүү юм аа. Тэгтэл бид нар хуучин самбар дээр яадаг байсан. 1000 хуваалтыг зурах бүрэн боломж байхгүй. Үнэхээр хэцүү багш зурах. За, 100 хуваалтыг зурдаг юм байна гэж бодъё. 10 хуваалтыг бол бүр хамархан зурчихна. Тэгэхээр бүгдээр нь ягаад тэг бүхэл 18 гэд бичээд дээдэг юм бэ гэдэг үндс нь энд байж байгаа юм. За, тэгтэл одоо ингээд эргүүлээд нөгөө талынх маань 3 хүүхдэд маань энэ байж байгаа юм. 10-2 нь 100-20, 1200 байж байгаа. Бүгдээрээ давхцуулаа бариараа гэхээр нийлбэр нь нэг гардаг. Энгийн Батархай буюу Аравтын Батархай. За, мөн энэ байж байгаа юм. Ингээл давхцуулаа барьлаа. Ингээл энэ нь болохоор 100, 200, 300, 400, 500 гэл энэ хэсгээ тоолоо гараад ирж байгаа юм. Ингээд нэмээд хийх бүрэн боломжтой. За, энд бас хүүхэд бүртээ энэ бол хүн болгон үржүүлэхийн хүрдэл гэж ойлгодог байсан. Гэтэл одоо энэ маань энгийн Батархай дээр хэрэглэгдэх бүрэн боломжтой. Энд багшийн самбарын хэрэглэгдэх юм байж байна. 2-1, 4-2-той тэнцүү. Гэтэл энэ бол ингээ харагдаж байна. 2 дахин ихсчиж. Гэтэл 4-6, 6-3-ын 2-ыг жишээгээ 5 дугаар ангийн агуулгад ороод ирж байгаа. Гэтэл хүүхэд нөгөө 4 тодорхойлолтоор жишүүл буруу жишин. Тэгтэл яах вэ? 6-3 чинь 2-1 хүртлээ үл хураагдах Батархай хүртлээ хураагдана. 8-4 2-1 хүртлээ хураагдана. Тэгэхээр 6-3 8-4 2 тэнцүү байдаг юм байна. Эргүүлээ энэ тал 100 хөвснөйтэй байгаа юм. Энэ дээрээс анхны тоо, зохиомол тоо, тэгш тоо, сондгой тоо, тооны хуваагдагчдыг бүгдийг заах боломжтой. Ингээ хүүхдүүдэд өгдөг. За, энэ маань ингээд Аравтын Батархайн тухайн ойлголт болохоор сурах хичгийнхаа 4 дугаар ангийн 3 дугаар бүлэгт, 5 дугаар ангийнхаа 3 дугаар бүлэгт орж ирж байгаа. За, энэ манай 2013 оны 5 дугаар ангид Аравтын Батархай зааж байгаа нь харагдаж байгаа юм. Энд 2014 оны 5 дугаар анги, өнгөрсөн жилийн туршилтын 5 дугаар анги. Энэ жилийн миний 5 дугаар анги болохоор түгээн дэлгэрүүлэлтийн 5 дугаар анги байгаамаа. За, 2015 оны 5 дугаар ангид процентын хичээл заагдсан. Процентын хичээл заагдахдаа энэ хэрэглэгдэхүүнээ эргүүлээд хэрэгэлсэн. Альва эмэг 100 тэнцүү хуваасны нэг хэсгийн 1% буюу 1% гэдгээсээ улбадаад процентоо заасан. За, процент дээр нөгөө 2 дугаар ангид хэрэгэлсэн нөгөө дугуй дүрсээ эргүүлээд дахиад ашигласан. Тэгвэл 4 хуваасны нэг нь хэдэн процент вэ? Ингээ хүүхдүүд маань эргүүлээд дахин хэрэглэгдэхүүнээ хэрэглэх боломжтой, анги дамжин хэрэглэгдэх боломжтой. Бас мөн багш ингээд нийт дунд нь өргөд яхаар явцын үнэлгээг бүрэн хийх боломжтой. За, энд эзэмших чадварыг тодорхой зааж өгсөн байгаа. Эзэмших чадвар дээрээс тулгуурлан тухайн хичээлийг хэрхэн ойлгосныг багш үнэлгээгээ хийдэг. Үнэлгээгээ хийхдээ хэрэглэгдэхүүн дээрээ ямар үнэлгээний хэрэглэгдэхүүн болох жижиг цагаан самбарыг ашиглаж сурсан. Жижиг цагаан самбар дээрээс өргүүлээд хүүхэд маань хэдэн хувь ойлгож вэ? За, энэ дээр хүүхдүүдэд үнэлэхийн тулд процентыг энгийн Батархайраа шилжүүлэх, Аравтын Батархайраа шилжүүлэх, Аравтын Батархай буюу энгийн Батархайг процентыг шилжүүлэх гэсэн энэ 4 төрлийн бодлогыг аваад ингээд дэлгэцэн дээр өгөөд хүүхдүүд өөрөөсөө хариугаа гаргаад мөн дэлгэцнээсээ эргүүлж өөрийгөө үнэлээд ингээд самбарт нааж байгаа нь харагдаж байгаа юм.
За ингээд яхад 40 минутын хичээлийн төгсгөл тухайн ангийн хүүхэд процентын тухай анхны ойлголтыг шинэ хичээлийг хэрхэн ойлгосныг харагдаж байна. Анги 41 сурагчтай 34 сурагч нь 100% ойлгосон буюу ангийн 83% нь бол 100% ойлгожээ гэж үзсэн. Ингээд 8 сурагч 75%-ийн гүйцэтгэлтэй ойлгосон, нэг л сурагч 50%-ийг ойлгосон гэсэн. Ингээд багш маргаашийнхаа хичээлийг бүрэн төлөвлөх боломжтой байсан. За мөн энэ Батархайн тухай хэрэглэлтүүнээс гадна ангид математикийн хичээлээр хэрэглэгдэж байгаа маш олон хэрэглэлтүүнүүдийн энэ хэрэглэлтүүнд бүгд хүүхдийн бүрийн гарт хүрдэг. Хүүхэд бүрийн гарт хүрсэн жижиг хэрэглэлтүүн маань дандаа багцлж багшийн самбарын хэрэглэлтүүн болж тавигддаг. За ингээд өөртөө яаж илэрсэн бэ гэхээр энэ хэрэглэлтүүнийг хичээлдээ хэрэглэснээр ангийн сурагчид бутархай сэдвтэй холбоотой чадваруудыг маш сайн хизээч мартахааргүй эзэмсэн. Энийг яагаад би ингэж дүгнэж яах вэ гэхээр үндгээний төвөөс 2 удаагийн туршил шалгалт авсан 40 бодлоготойгоор. Ингээд хүүхдүүд бол одоогийн байдлаар бол маш сайн гүйцэтгэж байгаа жижиг даалгавруудыг энэ юуны ач тус вэ? Энэ хэрэглэлтүүнээр төсгөлийн заасны ач тус. Мөн математикийн багшийн ном, математикийн сурах хичиг, математикийн багшийн гаргасан зөвлөмжүүд агуулгын маш их уялдаа холбоотой сайн хийгдсэн байна гэдгийг би бас дүгнэн хэлэхэд таатай байна. За мөн сурагчдын хичээлийн идэх оролцоо нэмэгдсэн. Маш сонирхолтой, дуртай. Эцэг эхчүүдийн идэх оролцоо нэмэгдэж ирсэн. Яагаад эцэг эхчүүдийн идэх оролцоо нэмэгдэж ирсэн бэ гэхээр манай сургалтын менежерийн санаас чилсэн эцэг эх сургалтын танхимд гэж 2 өдөр байдаг, жил болго явдаг. Эхний өдөр нь багш эцэг эхчүүдтэйгээ хамтран хичээлээ бэлддэг. Тэгэхээр энэ олон хэрэглэлтүүнийг эцэг эхтэйгээ хамтран хийн гэсэн. Маргааш нь эцэг эхтэйгээ хамтран зааж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд багшийн хөдөлмөр 1 цагийн 40 минутын хичээлд ойлгох миний хүүхдэд ямар их хүч хөдөлмөрөөр зарцуулдаг юм бэ гэдгийг ойлгосон учраас одоо нөгөө нэг хөрөнгө зарцуулагддаг шин цаасыг яах вэ? Энэ хэрэглэлтүүнээ яаж хийх вэ гэдэг хөрөнгө мөнгөнийхэн талаас шийдэд өгчдөг. Анги чинь би зурагт аваад өгье, зурагт хэрэгтэй юм байна. Өнгийн цасын багш би аваад ирье багшаа гэл. Өөрөө ирэхгүй эцэгчүүд идэх оролцоо нэмэгдээд ирж байгаамаа. Мөн багшийн олон цагийн хөдөлмөрийг хөнгөвжилж өгсөн. За яагаад хөнгөвжилж өгсөн гэхээр энэ тавигдсан байгаа энэ хэрэглэлтүүнүүд 1-р ангиас эхэлж хэрэглэгдэнэ. Энэ арга хуваалт хийж байна. 1-р ангид уртын хэмжүүр заагдчихлаа. 1 метрт 100 см байдгийг. Энэ 100 хуваалттай 1 см-аар 100 ширхэг байгаа. 100 см байд. Гэтэл энэ 100 см-ыг 10%-ны нэг нь 100-ны 10-тай тэнцэж байгаа учраас энэ бол 10 децибетртэй тэнцэж байгаамаа. 1 децибетр нь 10 см-тэй тэнцэж байгаамаа. Ингээд 1 метр маань 10 децибетртэй тэнцэж байгаамаа гэд хүүхэд ингээд тоолоод. За гэтэл миллиметр гэдэг ухтан орж ирдэг. Гэтэл миллиметр чи хэд юм бэ гэхээр энэ хэрэглэлтэн бас хүүхэд 1 см-ийг 10%-ны нэг жинхэнэ жоохоо хэмжээг 1 мм гэдгийг шүү. Гэж л 6-7 настай хүүхдэд ойлгуулахгүй бол миллиметргээ хэлж чадахгүй тэрүүгийг хэлүүлэх гэж ингээд ах бас хэцүү. За мөн энэ маань эргээд 2-р ангидаа хэрэглэгдээд 3, 4, 5-р ангид хэсгийн бодлого заахад бүрэн боломжтой. 1 метрийг 10%-ны нэг нь хэдэн сантиметр вэ? 1 метрийг 20%-ны 4 нь хэдэн сантиметр вэ? 4-8 см байгаа юм бол 1 метр нь хэдвэ гэл ингээд хэсгийн бодлогоо бүрэн боломжтой ойлгуулна. Мөн процентын бодлогоо заана. За ингээд энэ илтгэлийг бичихэд ном зүй дээр ямар ном ашигласан бэ гэхээр би багш бэлтгэдэг сургуулиудын дидактикийн номнуудыг уншиж үзсэн. Тэн дээр яг ийм хэрэглэлтүүнүүд ийм анги дээр ингэж хэрэглэн шүү, ийм сэжиг заахад гэсэн нэг тийм санаанууд бол байдгүй юм байлээ. За мөн Ичийн хорлоо гişийн сургалтын онол гэсэн номон дээр хэрэглэлтүүний тухай байсан. Тэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хэрэглэлтүүн нь бол хичээлийн хэрэгсэл, хэрэглэлтүүн, хэрэглүүр гэсэн юм 3 нэр томьёо байдгиймаа. Ангид хэрэглэгдэж байгаа зурагт, проектор энэ бол хичээлийн хэрэглэлтүүн биш юм аа. Хэрэгсэлдээ орж байгаа юм аа гэсэн санаа байсан. Тэгээ ийм хэрэглэлтүүнүүдийг, ийм номнуудыг ашиглаж энэ илтгэлээ бичсэн. Ингээ хэрэглэлтүүний тухай бол том хавар байдаг юм билээ. Харин энэ шинжилсэн хөтөлбөр эхэлснээр хэрэглэлтүүн чухал шүү. Хэрэглэлтүүний тухай ойлголтыг сайн оруулж гисэн. Багшийн номон дээр ерөөсөө хэрэглэлтүүний санааг багш нарт тавьж өгсөн. Тухайн багш тэр хэрэглэлтүүний санааг авч хичээлээ заах нь бол тухайн багшийн өөрийнх нь их гэж би бодсон. За ингээд илтгэл бичсэн үндэсний лаборатори ганцаам 20 дахь сургуулийн бага ангийн багш Болормоо Альмаа, сургалтын менежер Хэн Аранцэг. За
За би Орхон аймгаас ирсэн нам зохицуулалтын сургуулийн багангийн багш Бацуур гэдэг хүн байна. Боловсролын байгууллага 34 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээ миний тавих сэдэв бол хэрэглэгдэхүүн тулгуурлан багцаар үржүүлж хуваахыг таниулах арга зүй байсан. За танилцуулга нь миний сэдвийн танилцуулга энэ байна. За сонгосон үндэслэл нь за 2 дугаар анги цөм хөтөлбөрийн хүрээнд үржүүлэх хуваах үйлдэлийг өмнөхөөс арай өөрөөр багц ба багцын ойлголтын дээр тулгуурлан заагаар тусгасан байсан. Гэтэл багцын ойлголт гэдэг үг нь өөрөө тэр ухагдхуун нь өөрөө багангийн хүүхдүүдэд их танил биш хол нэр томьёо байсан. Энийн зайлшгүй одоо багшийн бас анхаарч үзэх асуудал байсан гэж судалгаа хийх явцдаа үзээд агуулга сургагчийг судалж явах явцдаа. За тэгээ энэ багцыг одоо хүүхдэд эхлээд багц гэдэг үг багцлах гэдэг ойлголтын нөхөн чухал юм байна гэж үзээд хэрэглэгдэхүүн дээр тулгуурлах нь зүйтэй юм байна гэсэн судалгааныхаа багтаа хамтарч хийгээд энэ сэдвийг сонгож авсан юм аа. За зорилго нь хэрэглэгдэхүүн тулгуурласан багцаар үржүүлж хуваах үйлдэлийг таниулах арга зүй дуршаад үр дүнгийн тооцоо үзснээр та бүхэнтэй уулзах гэж байна. За хэрэгжүүлсэн байдал эхлээд агуулгын судалгааг хийж үзсэн. Агуулгад бол одоо цөм хөтөлбөрт шинэ ийм агуулга аргаар дуршсан. За гэхдээ энийг яг судлаад үзэхэд бол багцын ойлголтоор хүүхдүүдэд өгөхөд бол маш сайн тулгуур, маш сайн ойлголт өгөх нь үржүүлэх хуваах үйлдэлд бол оновчтой арга байна гэдэг нь ойлгомжтой байсан. Гэхдээ энэ оновчтой ойлголтоо яаж бид нар эхлээд өгөх вэ гэдэг нь чухал байсан. Ийм учраас багш энийг сургагчийг агуулга хөтөлбөрөөр судалж үзээд тэгээд багшийн ба сургагчийг судлаад үзэхээр тэн дээр тавьсан хэрэглэгдэхүүнүүд бол голдуу завгар хэрэглэгдэхүүн, завгар дээр ажиллах ийм хэрэглэгдэхүүнүүд байсан. Гэхдээ бол одоо үндэсний шинэ хөтөлбөрийн югаар бол одоо багш хөтөлбөрийнхаа дагуу яаж өөрөө тэрийг зохицуулах, яаж хэрэглэгдэхүүнээ сонгох нь нээлттэй байгаа учраас энэнд тохируулан хэрэглэгдэхүүнээ сонгох ийм судалгааг хэрэглэгдэхүүнийхаа судалгаа хийсэн. Тэгээд энэ болгоныг энэ хэрэглэгдэхүүндээ харгалзан үзсэн. За ингээд хэрэглэгдэхүүний судалгаа хийж үзсэн. Энэ хэрэглэгдэхүүнийг одоо шинээр хийх, за тэгээд байгаа хэрэглэгдэхүүнээ яаж хувиргаж ашиглах уу, хэдэн хувь хийх үү, яаж хийх үү гэх мэтлэнгээр энэ дээр судалгаа хийж үзээд 3 чиглэлээр хэрэглэгдэхүүнээ бэлдсэн. За нэгдүгээрх нь бодит хэрэглэгдэхүүн. За энэ бодит хэрэглэгдэхүүн бол цуглуулсан. За энэ цуглуулахад бол маш боломжтой. Бидний ойр амьдрал дээр байдаг. За бас доктортой хөгжлийн бодлоготой холбоотойгоор энэ хаягдл материалыг ингээ ашиглаад цуглуулах боломжтой. Яагаад гэвэл нөгөө багцлах гэдэг ойлголт маань хүүхдүүдэд шинээр өгдөг байгаа учраас хамгийн түрүүнд энийг завгар хэрэглэгдэхүүн дээр өгөх тохиромж муутай байсан. Хэрэглээд үзэхэд номон доор тойруулаад зураасаар зураад эхлэхээр хүүхдүүд тэр зурж байгаа нь багц байгаа. Дотор нь байгаа юм багцад байгаа юм гэдгийг одоо нарийн сайн ялгаж өгөхгүй байсан хүүхдүүд. Тийм учраас эхлээд энийг шууд бодит хэрэглэгдэхүүн дээр дадлагжуулаад хэрэглүүлж зансны дараа одоо загвар хэрэглэгдэхүүн чилжүүлэх нь зүйтэй юм байна гэж үзээд ингэ бодит хэрэглэгдэхүүнээ сонгосоо. За ингээд энэ хүүхдүүд одоо бодит хэрэглүүн дээр энэ торон цүнхэнд номоо багцлаад одоо өөрийнхөө хийсэн бүтээлийг багцлаад за хажууд нь одоо тэр шүрнүүд ингээд хүүхдүүд багцлаад бодитоор ингээд за энэ ингээд 5 одоо нэг удаагийн хоолны 5-га багцлаад за ингээд энэ бөмбөг шагаа гэдэг ингээд дандаа ийм бодит хэрэглэгдэхүүнийг одоо хангалттай хүүхэд болгонд хүрэх хэмжээгээр бэлдсэн. За ингээд шоо, за тэгээд нэг удаагийн аяга, за ингээд янз янзын шоо, харандаа, үзэг, баал ингээд бид нарт ерөөсөө их ойрхон мөрдлөөсөө тэр болгон хэрэглээд ашиглаад байдгүй зүйлүүд маань ингээд цуглуулад ирэхээр хэрэглэгдэхүүн болж чадчихсан. Тэгээ энэ нь хамгийн гол нь хүүхэд болгонд гартаа бариад хийж байгаа учраас хүүхдүүд бодитоор мэдрээд хийж байгаа учраас эндээ дуртай, сонирхолтой ийм байдлаар одоо ингээд хандчихсан. За ингээд одоо энэ дандаа хажууд нь юу яасан. За тэгвэл бодит хэрэглэгдэхүүний давуу тал нь юу байгаа вэ гэхээр бодит хэрэглүүн бол хүүхэд өөрөө бариад, мэдрээд, хийгээд ингээд одоо хийж байгаа учраас хүүхдүүдэд их ойр дөхөм. Тэгээ яг нөгөө нэг савнууд сая нэг сав бэлдээд байгаа шүү дээ. Сав нь багц шүү. Дотор нь орж байгаа юм нь багцад байгаа юм шүүгээ ингээд ялгаад ирэхээр хүүхдүүд нөгөө мэдгүй байсан багцлах гэдэг ойлголтыг чинь зүгээр л бодитоор нь ингээд мэдэрнэ. Тэрний үгийн утгыг нэг тойлмол ашиглаад тайлбарлах шаардлага байхгүйсэн. За тэгээ хэрэглэн дээр хүүхдүүд ажиллаа сурах юм дадал олж авч байгаа. За тэгээд дадал олж авах нь бол зайлшгүй хүүхдүүд хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл эхний үед хүүхдүүд нөгөө хэрэглэгдэхүүнтэй анхаарлаа төвлөрүүлээд яг ойлгох гэж байгаа хүүхдүүн дээр ажиллах чадвар мод учраас байнгын хэрэглэгдэхүүн дээр ажиллаад ирэхээр энд яадаг. За дараагаар нь би 2 дугаарт нь завгар хэрэглэгдэхүүн гэж бэлдсэн. За ингээд бодит хэрэглэгдэхүүн дээр ингээд дадлагжаад ирсэн тохиолдолд завгар хэрэглэгдэхүүн шилжүүлэхээс сургагч буюу багшийн номон дээр үлийн завгар хэрэглэгдэхүүний тухай маш сайн зөвлөмж өгсөн байсан боловч энэ нь одоо нөгөө шууд эхлээд хэрэглэхэд тохиромжгүй байсан учраас энийг багш нар харгалзан үзэх нь зүйтэй юм байх шүү гэж бас би саналаа хэлмээр байна. За тэгээ энэ завгар хэрэглэгдэхүүнүүд бол номон дээр нэг л байгаа. За тэгээд ингээд ерөнхийдөө
энэ явцын дунд би бас хичээл мичээл суугаад үзэхэд нөгөө шууд номон дээр нь зуруудаад ингээд хүүхэд болгонд номон доороо хийгээд байгаа болохоос энэ завгар хэрэглэгдэхүүнийг бас ингээд салангадаар нь бүр ингээд яг нэг үрчлэн ингээд хийгээд нөгөө ингээд тоолуулаад хуваагаадах нь бол илүү үр дүнтэй байсан. Зүгээр номон доор тойруулаад зурх энэ бариад хийх хоёр бол эрс ялгаатай байсан учраас энийг маш хэмжээгээр хүүхдүүдийн тоогоор төрөл бүрээр нь ингэж олшруулсан. За доотлын хэрэглэгдэх хүүхэд 20 дээдлийнх нь тэгэл 50 100-аар нь ингэ бэлдсэн. За тэгээд нөгөө эргүүлээд нөгөө багцуудаа хайрцгаа саваа нөгөө цуглуулсан юмн дээр энийгээ тавиал нөгөө жимсээ тавиал яг ингээл хийгээд ирэхээр ингээд ойлгомжтой байсан. За энэ завгар хэрэглэгдэх хүн гэхэд чинь одоо энэ завгар хэрэглэгдэх хүнийг ямар хичээл дээр хэрэгжилж гэнэ вөхөр уртын хэмжих нэгж гэдээр багцын ойлголтоор шууд уртын хэмжүүрийн нэгжийг заах боломжтой. За сая яг болонбоо өгшин хичээлтэй адилхан бааз. За энэ ингээд хүүхдүүд яаж гэнэ вөхөр 1 метрд одоо 10 дециметр 10 багц тий. Ахаад 1 дециметр чи 10 см гэдэг 10 багц. Тэгэд ингээ яваад ойлгох нь бол илүү ойлгомжтой, маш хурдтай. Хүүхэд ямар ч хоцрогдох боломжгүй. Дээрээс нь хүүхдүүдээ маш хийж чадж байгаагүйгийн явцын үнэлгээг зүгээр бодитоор ингээ хараад байх боломжтой. За ингээд энэ хэрчмүүд байна. Энэ шулуунуудыг ингээ хүүхдийн тоогоор хүүхдүүд ингээд хийгээ бэлдсэн. Тэгэл энийг ерөөсө төрөл бүрийн багцлах ойлголтон дээр энийг ингээ ашиглаад байдаг. За тэгээд нөгөө дүрсий чинь бас зүгээр л номон дээр ингээ өгсөн тэрийг тойруул зурх яг дүрсээ бариад ингээд өөрсөө багслах бол илүү үр дүнтэй байдаг. За ингээд төрөл бүрийн хамгийн гол нь нөгөө хүүхэд нөгөө өөрийнхөө танил зүйл дээр илүү сайн ажилдаг гэж байгаа учраас хүүхдүүдийн мэддэг танил зураг дүрс энийг завгарчлах нь бол илүү тохиромжтой байсан. За ялангуяа одоо номон дээр нэг ихэр ишигтэй хонь хургагийн өгсөн байсан чи багш ихэр ишиг хоёр-хоёроор хурга ишиг нь байна л гэдэг багцын ойлголт байгаа байхгүй. Тэгвэл нөгөө хүүхдүүд нь ихэр гэдэг нь өөрөө юу гэсэн үг юм бэ гэж ингээд тэгчээ. Тэгэхээр тэр чинь нөгөө багш нөгөө би хотын хүүхдүүдэд зааж байгаа билүү хөдөөний хүүхдүүд зааж байгаа билүүгээд хэрэглэгдэхүүнээ ингээ хуургаад тэрэндээ бас харгалзаж үзэж ингэж явах нь зүйтэй байсан. За ингээд хүүхдүүдийн хэрэглэгдэхүүн дээр. За тэгээд энэ хэрэглэгдэхүүнүүд бол ингээ нэг нэгээрээ ингээ байдаг учраас хідээр нь эргүүлээд багслаад хідээр нь тавиад ингээд янз янзаар хуургаад одоо тэгээд жинхэнэ нөгөө тавган дээрээ хайрцаган дээрээ ингээд янз янзаар ингээд хуургаад байх юм боломжтой. За энэ завгар хэрэглэгдэхүүн дээр ажиллаж байна. Энэ завгар хэрэглэгдэхүүн дээр ажиллахад нэг анхаармаар зүйл эхлээ завгар хэрэглэгдэхүүн дээр ажиллахдаа эмх зэгстэй игнээ цуугаа байрлуулсан завгар хэрэглэгдэхүүн дээр ажиллах нь илүү тохиромжтой байсан. Яагаад гэвэл хүүхдүүд нөгөө игнээ үржүүлэхийн хүрд үзэж байгаа учраас игнээ багцынхаа ойлголтыг маш сайн ойлгосон тохиолдолд нөгөө үржүүлэхийн хүрдийг ойлгох юм дараалал нэг сайн байсан учраас дараагаар нь эмх зэгсгүй байрлсан дүрсээр зуруулах маягаар ингээд ажиллуулахад илүү тохиромжтой байсан. За ингээд хэрэглэгдэхүүн. За ингээд энийг бол 1-р ангидаа би тооны бүтэц заахаас ихсүүлэл хэрэгэлсэн. Одоо 2-р ангидаа багцын ойлголт үржүүлэх баахын хүрд. За тэгээд уртын хэмжүүр ингээд ашиглаад олон дахин ашиглаад байх юм боломжтой байсан. За завгар хэрэглэгдэхүүнийг ашиглах зааврыг энэ дээр хэлсэн. За тэгээд завгар хэрэглэгдэн дээр ашиглах зааврыг голдуу сая яриа явуулсан болохоор. За тэгээд нэгэнт ингээд үржүүлэхийн хүрдийг одоо ингээд хэрэглэгдэхүүн дээр ажиллаж байгаа тохиолдолд дахиад үнэлгээгээ хэрэглэгдэхүүнээр хийх нь илүү тохиромжтой байсан. Тэгэхээр би ийм янз янзын үнэлгээний хэрэглэгдэхүүнүүдийг бас хэрэглэгдэхүүнээрээ хийгээд тэгээд богино хугацаанд ерөөсөө 3 минут 4 5 минутанд хүүхдүүдийнхээ одоо нөгөө хүр чэйжлэх хүрдээ тогтоосон байдал нөгөө юмнуудаа бүгдийг шалгах боломжтой. За би энэ явцдаа нэг давуу тал нь яасан гэхээр би ерөөсөө нэг ч хүүхдээр хүрд 1-2 ч гэдэм ингэж уншуулаагүй нэг ч хүүхдэд хүр чэйжлэх даалгавар өгөөгүй. Тэгсэн мөртлөө 100% хүүхдүүд хүрдээ эзэмсэн хүрдээ маш сайн ашиглаж чаддаг. Ягаад гэвэл нөгөө үүлийнхаа явцад хүрдээ тогтоосон учраас энэ бол маш сайн байсан. За ингээд энэ бол дандаа миний юу хэрэглэгдэхүүнүүд одоо нөгөө үнэлгээний хэрэглэгдэхүүнүүд байгаа. За энэ тэгэл ерөөсөө хүүхэд болгоныхоо тоогоор байгаа учраас ерөөсөө хэдхэн минутанд хүүхдүүдийнхаа чадварыг үнэлээд явах боломжтой юм байсан. За ингээд дурших явцдаа би энийг одоо ийм хэдэн хичээлүүдээр урилга хичээлийг зохион байгуулад багш нараас одоо ингээд санал авахд ерөөсөө 90-с дээш хувь нь хэрэглэгдэхүүн нь оновчтой байлаа, хүүхд болгонд хүртээмжтэй байлаа, сонирхолтой байсан гэсэн үнэлгээ өгчээс учраас хэрэглэгдэхүүн үр дүнтэй байна гэсэн. Дараа нь үлдэгдэлтэй хуваах гэдэг зүйлээр аймаг бүстэй энэ хичээлүүдийг заагаад бас л хэрэглэгдэхүүн оновчтой байна, тохирсон байна, хүүхдийн нөхцөл боломжид таарсан байна гэсэн учраас энэ хэрэглэгдэхүүн бол цааш нь түгээгэн зүйтэй байна гэж үзсэн. За энэ тэнцүү хуваах гэдэг хичээлийг одоо зааж байгаа энэ юу вэ? За энэ хилцүүлэгт хичээл одоо суусан багш нараа хилцүүл. За би энэ илтгэлийн аймаг хилцүүлсэн байна. За хоёрдугаарт нь би энийг хэрэглэгдэхүүн байна. Зайлшгүй ингээд байнга хэрэглээд байхад үр дүнтэй юм байна уугүй гэдгийг үзхийн тулд хоёрдугаар анги дээр бас зааж үзсэн. Нэг нь одоо ерөөсөө нэг тэр болгон хэрэглэгдэхүүн хэрэглээд байдгүй ангийг бүр олж сонгож авч ягаад одоо багшийн чиглүүлэх хэрэглэгдэхүүнтэй ороод заахад бол хүүхдүүд ингээд ерөөсөө ойлгож ойлгоогүй хоёрыг мэдэх ингээ боломж аюу хэцүү. Багш маш их ярьдаг, маш их тайлбарлах шаардлага гараад ирсэн. А дараа нь нэг анги дээр нь болохоор өөрийнхөө ангийг бүх хэрэглэгдэхүүнийг ороо хүүхдүүдэнд тарааж өгөөд өөрөө чиглүүлэх хэрэглэгдэхүүнээ ороод байхад арай дээр байгаа боловч нөгөө хүүхдүүд
хүүхдүүд нь хэрэглэгтүүн дээр ажиллах дадлаг тутам учраас дор хаяад шүрээ хөвөө ажих жишээний зурхыгаа байнга асуух жишээний ингэдсэн. Тэгэхээр хэрэглэгтүүн дээр ажиллах одоо гуравт нь өөрийнхөө ангитай ингээ харьцуулаад үзвэл дадлаг бол хамаагүй илүү байна. Тэгэхээр байнгын хэрэглэгтүүн бол хүүхдүүдийг хөгжүүлж байна гэж. За ингээ сурагчдаар гарсан агс хурж ажиллах шаардлага байгаагүй. Хүүхэд маш бүтээлчээр ажилладаг, завгүй ажилладаг. Хүүхэд үүлийнхаа явцад хүрдээ тогтоодог. Тэгээд үүлийнхаа явцад тогтоосон учраас маш ухамсартай хэрэгжилж чаддаг. Нөгөө хүрдийг чэйжилсэн мөртлөө бодлого бодох дасгал ажиллахтаа чаддгүй байсан бол энэ тохиолдолд ерөөсөө л чөлөөтэй хүрдийг хэрэглэнэ. Тэр хүрд мөрд гэдэг чинь ерөөсөө тийм тусгай юм биш. Яг л бидний хийж байгаа үйл шүү гэдгийг ойлгодог. За тэгээд даалгаврын тавилыг өөрсдөө хамгийн гол нь боловсруулцдаг. Зүгээр хэрэгдэхтгүүн самбар тавихтал хүүхэд бодлогоо зохион, илэрхийлэлээ зохион, тэгшгэлээ зохион. Ерөөсөө л нэг хэрэглэгдэхүүн гэдэг чинь бүх үйлдэлийг харуулж байгаа ш. Тэгэхээр одоо энэ дээр жишээлбэл хүүхдүүд одоо энийг харж байгаа шууд илэрхийлэл зохион, бодлого зохион, тэгштгэл зохион. Энэ дээрээ шууд хараад одоо энэ дээр багц нь байхгүй байна. Тэгэхээр багцыг ялах тэгштэл зохиох юм байна гэж илэрхийлэл болгыг бол ингээл зохиогоод бодлого болгоод ингээл за энийг ингээл хараад шууд энэ нэг онцгой байгаа юм чи энэ үлдэгдэлтэй хуваах зохиож болох юм байна. За тэгэл ингээл болгоо. Дээрээс нь даалгаврын тавилыг өгж явахдаа хүүхдүүд маш сайн асуултаа бодлогынхаа асуултыг дандаа нээлттэй байдлаар тавьж чадж байгаа нь хүүхэд нөгөө хөгжил явагдаж байна гэдгийг харж байна. За энэ багшид гарч байгаа өөрчлөлт нь багш мэдээж хэрэглэгтүүнийг хангалттай хүртээмжтэй хийсэн учраас багшийн ажлыг хөнгөвчлөн хүүхдүүд хэрэглэгтүүнтэй ажиллаж байгаа учраас багш нөгөө жинхэнэ чиглүүлэгч байна гэдэг нь хүүхдэд хийх юм барих юм өгсөн тохиолдолд чиглүүлэгч байж чаддаг. Тэгэхгүй багш нөгөө их ярих заавал тайлбарлах шаардлага гардаг. Энэ хөнгөвчлөгдсөн. За үнэлгээний хэрэглэгтүүнийг ашигласнаар богино хугацаанд хүүхдийг хянах боломжтой. Мөн одоо хэрэглэгтүүнийг хэрэгжилж явах явцад нь хүүхдээ одоо явцынх нь хувьд одоо хэн чадсан чадаагүй үзэх ийм боломжтой. За тэгээд уртыг хэмжих цаг хугацаа энэ багцын ойлголтоор дамжуулаад заалгачихад ерөөсөд дороо ойлгочдөг юм. За анхаарал татсан асуудал нь хэрэглэгтүүний өдөр бүр ингээд нэг хэрэглэгтүүн хэрэглээд байвал хүүхд сонирхол муутай байсан учраас олон болгож хувиргасан, олшруулсан. За тэгээд хувилбартай болгосон. За олуулаа дундаа хэрэглэхээр бас нөгөө зарим нэг нь одоо зүгээр суух хандлага гарч яасан учраас хүүхэд болгонд бариулж ядаж хосоороо ажиллах. Тэгэл хосоороо нэгээрээ ажиллахаар энэ хэрэглэгтүүнийг бэлдсэн. За ингээд шийдвэрлсэн байдал. За энэ эднэрийг одоо шийдэхийн тулд саяын ажлуудыг ингээ хийгээд энийг шийдсэн. За тэгээд бас технологийн хичээлийн нөгөө наах зураг чадварыг ашиглаад нөгөө наадаг зураг дүрсүүд наах тэгээд дурдсан дүрсүүдийг юунд оруулаад наалах гэдэг технологийн хичээлээр нь хэрэглэгтүүнээ өөрөөсөө өөрийнхөө хэрэглэгтүүнийг хийгээд авах боломжтой. За ингээ энэ бүгдээс цааш нь санал дэвшүүлээд энэ хэрэглэгтүүнийг бэлдсэн байдлаас санаа аваад багш нар цааш нь хөгжүүлэх боломжтой. Хэрэглэгтүүнийг одоо аль ч ангид хэн ч явээчэд ашиглахад ойлгомжтой, хэрэглэхэд амархан. За тэгээд хэрэглэгтүүн хүүхдийн мэдлэг бүтээхэд одоо дэмжлэг болж чадж байгаа. Энэ явцад нь харин багш нар ажиглалт судалгаа хийгээд өшөө ямар хэрэглэгтүүнээр байжуулж болмаар юм бэ? Өшөө яаж хувиргаж ашмаар юм? Би одоо зөвхөн тэр тоон шулууныг хэд би одоо 15 төрлөөр ашигладаг. Тэгэхэд дахиад багш нар нэмээд 12 30 40 болох ийм боломж байж байгаа. За тэгээ нэгэнд хийсэн хүний хөдөлмөр учраас хэрэглэгтүүнийг тодорхой хэмжээний үнэлэмжтэй болгож бас болмоор юм байлаа. Яагаад гэвэл би одоо баг 2-5 дугаар анги автлаа зарим хэрэглэгтүүнийг хэрэгжилж байгаа. Зарим нь би одоо 30 жил хэрэгжилж байгаа хэрэглэгтүүн байна. За ингээд та бүхэн анхаарал тавьсанд баярлалаа. За тэгээ миний хэрэглэгтүүнээс үзийгөө зарим нэг жишээ загваруудыг ингээ авчирсан. Одоо жишээлбэл тэгээ дор хаяад хэрэглэгтүүн дээр датсан хүүхдүүд их сайн. Ягаад гэвэл одоо энэ битэр ингээ хосороо хэрэглэнэхэд бүр сурцсан. Энэ хүүхэд цаадлан гацаар нь энэ хүүхэд цаадлан орно. Нийт юмсынхаа голтоо хийн. За 3-3-аар нь багцлахад энэ хүүхэд цааш нь 3-аар энэ 3-аар ингээл хоёулаа зэрэг ажиллаж байдаг. Дунд нь ингээл энэ сондгоороод ганц үлдэнэ. За энэ яасан бэ? Сондгоорч үлдсэн байна. Багцад ороогүй. Яагаад багцад ороогүй? Энтэй ингээ адилхан тоогоор багцаж болохгүй учраас. За тэгвэл энэ яасан үлдсэ. Дахиад дараагийн хүүхэд 2-оор үлдэхээр дараагийн хүүхэд 3-оор үлдэхээр шүрээ ингээд хэрэглэгтүүнээ ороо багш энийг хувиргаж бэлтгэл ортой. За тэгээд энэ би нэг жишээ болгоод энэ одоо би 30 жил хэрэгжилж байгаа миний хэрэглэгтүүн. Хэрэглэгтүүнийг оновчтой олон хувилбартай хийхэд багш дахин хийх ямар ч боломж. Би арга 30 хэдэн жил хэрэглэсэн. Энэ яа гэхээр би хүрч шалгаж байсан. Одоо бол би яах нь багцын мэдлэгээ шалгах нь. Тэгэхээр энэ ерөөсөө энэ дээр ингээд хүүхэд бүх хүүхэд өөр энэ ерөөсөө бүгдийг өөр болгоочсон. Тэгээд энэ хүүхдүүд хийлээ багш ерөөсөө энэ доодох энэ юунууд номероор ялгаатай. Би энэ нэг номерыг хүүхд хийсэн байх юм бол би нэг номерынхаа юмар ерөөсөө 1 минутын дотор шалгах боломжтой. Яагаад гэвэл энд одоо 8-9-72 байх 48 гэж тавьсан байгаа учраас энэ 48 гэдэг тоо тэд тооны хариу байна гэж бичигдэл болоо. Тэгээд миний бүх хэрэглэгтүүний давуу тал нь юу байсан гэхээр бүгдөө дээр нь бичээд арилгаад дахиад хэрэглээд авах боломжтой. Энэ бол одоо нөгөө багшийн эдийн засгийн хэмнэлтэнд маш хэрэгтэй. Дээрээс нь бүх үнэлгээний хэрэглэгтүүнд хүүхдийн тоогоор байдаг дахин ачаал арилгаад авах боломжтой. За тэгээд бүх хэрэглэгтүүнүүд ийм хөдөлгөөнтэй байгаа учраас яаж ч хэдээр ч хувиргах юм боломжуудтай. Тэгээд одоо ганц нэг жишээ болгож авчирсан. Тэгээд хамгийн давуу тал нь хүүхэд болгонд хүрдэг гэдэг нь чухал.
За намайг Мөнх цэцэг гэдэг. Тэгээд Орногов аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн багш. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За миний илтгэлийн сэдэв бол өгүүлбэртэй болов бодох арга барил сургах, аргачлалыг наривчлах нь гэсэн байгаа. За үндэслэн манай сургууль шинжилсэн хөтөлбөрийн туршаад 2 жил явж байгаа. Тэгээ энэ хугацаанд бид нэр судлагдсан болгоноороо баг болж ажилладаг. За би өөрөө математикийн багт ажилладаг. Тэгээ математикийн багийн багш нар маань ярилцаад дунд ангийнхантайгаа бас математикийн багштай ярилцаад хоорондоо ярилцж байгаа. Ер нь ямар математикийн хичээлээр ямар чадварыг илүү хөгжүүлвэл дээш орох боломж бусад хичээл хэрэг болох вэ гэж асуусан. Тэгтэл нөгөө дунд ангийн математикийн багш нар маань та нар ерөөсөө л өгүүлбэртэй бодлого аргачлалыг заагаад өчгөө. Тэгхийн бол тэр бол бүх хүүхдүүдийн хичээлийг суур болоод явцдаг гэж хэлсэн. Тэгээд эндээс улбалаад бид нар ерөөсөө яаж энэ хүүхдүүдэд одоо бүх хүүхдийг математик дуртай болгох, өгүүлбэртэй бодлогыг хурдан хялбар аргаар яаж болгож болох вэ гэж бодсон. Тэгээд бидний бодолтой бага ангийн багш нарын бодлого бас ямар вэ? Хүүхдүүдийн бодлого бас ямар вэ гэдгээр бид нэр судалгаа авч үзсэн байгаамаа. За судалгаанд нийт 24 багш оролцсон байгаа.